За энэ өдрийн мэндийг хүргье. Бүгдээ өнөөдөр хамтдаа Лук 12 дугаар бүлгийн 57-оос 13:9 хүртэл хамтдаа уншъя. Лук 12-ын 57 дугаар ишлэлээс 13:9 дугаар ишлэл хүртэл уншъя. За нийтдээ 12 ишлэл байна. Нийтдээ 12 ишлэл. За Лук 12-ын 57-оос 13 дугаар бүлгийн 9 дугаар ишлэл хүртэл унших гэж байна. За би чанга уншъя. Юунд зөв болох тухайд та нар юунд өөрсдөө шүүн тунгаахгүй байна вэ? Арцалдагчийн хамт захирагч руу явах зураа чи түүнтэй замдаа тохиролцохыг хичээ. Эс тэгвэс тэр чамайг шүүгчд өгч, шүүгч хоёрт тушааж, хоёрт чамайг шоронд хийх болно. Би та нарт хэлье. Чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэлээ. Тэр үед хэдэн хүн ирж Пилат Галилчуудын цусыг тахилууттай нь хольсныг түүнд хэлжээ. Есүс тэднээс тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тинхүү зовсон гэж та нар бодож байна уу? Үгүй. Би та нарт хэлье. Үл гимших аваас бүгд л үүний адил мөхнө. Эсвэл Силоамын цамхаг унахад үгсэн тэдгээр 18 хүн Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодож байна уу? Үгүй. Би та нарт хэлье. Үл гимших аваас бүгд л үүний адил мөхнө. Тэр ийм нэгэн сургаалт зөвлөл айлдав. Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжирийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Тэгээд цэцэрлэгчид хараач 3 жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хай. Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж гихтэн цэцэрлэгч эзэн минь энэ жилдээ бас азнаа. Би хөрсийг нь сэрэгжүүлж бордъё. Хэрв ирэх жил жимс өгвөл сайн биз, үгүй бол огтлоод л хайчхай гэвэ. Амен. Би өнөөдөр эзний үе та бүхэнтэй гимшил бол Бурханаас олгосон боломж юм а гэдэг сэдвээр хуваалцмаар байна. Гимшил бол Бурханаас олгосон боломж юм а гэдэг сэдвээр эзний үеийг хуваалцъя. За бидний уншсан хэсэг дээр юм 3 тусдаа яриа өрнөж байгааг бид нар харж байна. За эхний хэсэг дээр нь бол Есүс шүүгч рүү арцалдагчтайгаа явж байхдаа замдаа болж игэл арцалдагчтайгаа тохирохыг хичээ. Тэгэхгүй ингээд тохирохгүй явсаар хагаад шүүгчдэр очиж юм бол тэнд хэрэгчин таслагдаад тэгээ тэр чигээрээ шоронд орчих юм бол чи эцсийн зоосоо төлж дуустлаа шоронд сууш штэ. Тийм учраас болж өгвөл шүүх дээр очихгүйгээр замдаа нөгөө арцалдаад байгаа хүнтэйгээ уулзраа олохыг хичээ. Тийм ээ. Заавал шүүхийн ширээний өмнө очих ямар шаардлага байна вэ? Наан нь уулзраа олчооч гэдэг. Наан нь байгаа нэг боломжийн тухай Есүс ярьлаа шүү дээ. За тэгээ үргэлжлүүлээд Есүс сүүлийн үед болсон 2 үйл явдлын жишээг ярьж байна. За тэр нь болохоор тухайн үед Есүсийн үед болсон тэр нийгэмд гарсан 2 үйл явдлыг ярьж байна л да. Нэг нь болохоор Ромын захирагч Пилат Галилчуудын цусыг тахилын цустай нь хольсон тухай ярьсан. За нөгөөх нь болохоор Иерусалим хот дотор байдаг Силоамын цамхаг гэдэг нэг юм цамхаг нурж унаад тэгээ нэг хэсэг хүмүүсийг дээрээс нь дарж алсан тухай 2 үйл явдлыг ярьж байна л да. За бидний эргэн тойронд олон үйл явдлууд болж байгаа тий. Цагдаа шүүхтэй холбоотой. Эсвэл юу гэдгийг нөгөө аваар осолтой холбоотой янз янзын үйл явдлууд бидний эргэн тойронд болж л байдаг. За тийм 2 үйл явдлыг Есүс иш татан ярьсан байна. За тэгээд төгсгөлд нь Есүс 3 дугаарт нь нэгэн инжирийн модны тухай сургаалт үлгэрийг ярьж байна. За нэгэн хүн усан үзмийн талбай дотроо инжирийн мод суулгасан. Сонин багаж инжирийн талбай дээр инжирийн мод суулгах тухай яриаггүй. Усан үзмийн талбай дотроо за яах вэ гэд нэг инжирийн мод суулгасан байж штэ. Тэгээ уул нь усан үзмийн талбайд усан үзмэл тариалбал зүгээр байдаг. Гэтэл усан үзмийн талбайд инжирийн мод тарьсан гэдгийг та нар анхаараарай. Тэгээ инжирийн мод тариад 3 жил нөгөө инжирийн модноос жимс хүлээтэл инжирийн мод нь урах зөгөөгүй. Тэгээд газрын эзэн цэцэрлэгчтэй хандаад хэлж байна. Тэгээ цэцэрлэгч ажилладаг байх нь шүү дээ. Цэцэрлэгчтэй хандаад хэлж байна. За энэ модыг эндээс огтлцгаая. Нэгэнд үр жимс өгөхгүй энэ модоор дэмий газар эзлээд энэний оронд өөр мод авчиж тарья. Энийг огтлцгаая гэсэн чинь цэцэрлэгч нь гуйж байна те. За 1 жил өгчхөө. Би газрын хөрсийг бордъё, сэрэгжүүлье, сайн услая. Тэгээ ирэх жил үр жимс өгвөл тэрл үз. Хэрвээ өгөхгүй бол ирэх жил тайраад хайчээ. Нэг удаагийн боломж олгооч гэж ярьж штэ тийм ээ.
Тэгэхээр энэ гурван одоо тусдаа ийм үйл явдал өрнөж байгаа. Гурван тусдаа ийм яриа юм шиг мөртлөө гурлаа нийлээд нэг л мессежийг өгж байгаа. Юу вэ гэвэл гэмшил бидэнд боломж олгож ядгаа гэдэг. Нэг л мессежийг бидэнд өгöd байгаа. За жишээлбэл бүгдээ эхний үйл явдал дээр дахиад төвлөрөөд харъя л та. Тийм ээ чи шүүгч дээр очихоос өмнө болж игэл арцалдагчтайгаа замдаа уулзраа олчооч гэж шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл чи хожимын Бурхны шүүхийн ширээний өмнө очихоос өмнө өнөөдөр энэ амьдрал дээр гимшээд Бурхантай уулзраа олцооч гэсэн үг байхгүй юу? Тий. Заавал хожимын тэр шүүхийн ширээний өмнө очиод нүүл хилэнцээ Бурхны өмнө шүүлгээл тэр өдөр чамд ямар шанс байхгүй. Тэр өдөр чи шууд там. Тэгээ эцсийн зоосыг төлж дуустлаа чи тэгэл тэндэ байштай гэж Есүс хэлсэн. Энд чинь нөгөө зүүрлэл ашиглаж яриад байгаа байхгүй Есүс. Тэгэхээр өнөөдөр би арай өгчээг байна. Миний амьдрал арай дуусчааг байна. Би арайч Бурхны өмнө очих болоогүй байна. Би замдаа явж штэ. Бид нар бүгдээрээ л замдаа явж байна. Тэгэхээр энэ замдаа явж байгаа дээр арцалдагчтайгаа уулзраа олчооч гэж Есүс хэлж байна. Энэ чи юу гэсэн үг юм? Би нүгэл хийснээр Бурхантай би өөрөө арцалтаад байна штэ энэ амьдрал дээр. Тэгэхээр одоо Бурхантайгаа уулзраа олчооч. Үүний тулд л Есүс Христ аврагч болж ирсэн шүү дээ. Тийм учраас хэн нэгэн танд сайн мэдээ тараасан шүү дээ. Тийм учраас та ямар нэгэн байдлаар өөрөө өксөд ч юм уу эсвэл амьдралын нэг тохиолдолд бүрдээд та сүм цуглаанд ирлээ шүү дээ. Одоо уулзраа олчооч. Хожимын тэр шүүлтийн өмнө очиж Бурхнаар ингэж гим нүглээ шүүлгүүлж байхын оронд өнөөдөр гимшээд уулзраа олчооч. Гимшил өнөөдөр танд олгож байгаа боломж байна шүү дээ. Аль болох эрт энэ амьдралын зам дээрээ та уулзраа олчих юм бол хожим та Бурхны өмнө нүүр бардам зогсно. Нүүр бардам гэдэг нь Бурхны өмнө ингээд бардамнал зогсох тухайд биш л дээ. Тэр үед Бурханаас та шагналыг авахын төлөө зогсож байгаа байхгүй. Харин энэ амьдрал дээр Бурхантай уулзраа олоогүй хүн нүгэл хилэнцийн замаараа явсаар байсан хүн хожим шийтглийн өмнө зогсохоос өөр арга байхгүй. Тийм учраас арцалдагчтайгаа замдаа цаг хожоод уулзраа олчих. Заавал шүүхтэр очиж үзэлцээд яах юм. Тэгээ шүүхийн шийдвэр гарчих юм бол шоронд орох юм бол тэгэл эцсийн зоосоо төлж дуслаа чи тэндээс сууж штэ. Тийм болохоор одоо боломж байна. Одоо уулзраа олчих. Энд чи юу гэсэн үг юм? Та одоо эзэн Есүс Христийн сайн мэдээг хүлээж аваад амьдралдаа хийсэн гим нүглүүдийг гимших юм бол Бурхантай эвлэрэх боломж одоо байна гэсэн үг. Гимшил бидэнд боломж олгодог юм а гэдгийг нэг тод жишээг Есүс энэ одоо зүйрлэлээр дамжуулан ярьсан ба. За одоо хоёр дахь хэсэг рүү оръё. Нөгөө хоёр сүүлийн үед одоо тухайн үеийн Есүсийн амьдарч исэн үед те болсон одоо хоёр үйл явдлыг бодит жишээг Есүс ярьж байна. Тэр үед яасан гэхээр Галилчууд 18 хүн Бурханд тахил өргөсөн юм шиг байгаа юм. Энэ талаар Библийн эрдэмтэд ер нь бол судлаад энэ яг ямар үйл явдал болсон бэ гэдгийг тодорхой ер нь мэдэж чаддаггүй зүгээр таамаг дэвшүүлдэг. Тухайн үед Галилийн 18 ир Иерусалимд ирээд Иерусалимийн сүмд мөргөл өргөөд Бурханд тахил өргөсөн юм шиг байгаа малаар амтнаар. Тэгтэн Пилат өөрийнхөө цэргүүдийг илгээгээд энэ 18 хүнийг алсан ба. За ингээд энэ 18 хүн өгөхөд эдний цус тахилын цустаа ингэж холилдож тухайн үед тэнд урсж исэн нэг ийм аимшигтай үйл явдал болсон юм шиг байгаа. Энэ 18 хүн дээрэмчид байсан уу? Эсвэл энэ 18 хүн Ромын одоо хууль дүрмийг зөрчсөн хүмүүс байсан уу? Одоо яг энэ талаар нарийн мэдэхгүй. Харин тухайн үеийн хүмүүс бол бүгд мэдчихсэн. Тийм учраас Есүс тэр үйл явдлыг тайлбарлахгүйгээр сайхан ийм үйл явдал болсон та нар мэдж байгаа шүү дээ гэдэг утгаар нь Есүс одоо жишээ авч ярьж шүү дээ. Одоо Нью-Йоркт нэг аваар боллоо гэхэд за сайхан Манхаттанд нэг явдал болоогүй юу гэд ярихад та нар бүгд гэж мэднэ. Тэгэхээр би тэрийг эхнээс нь ярих шаардлагагүй. Яг л үүнтэй адилхан юм л Есүс ярьж гин гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээ Есүс юу гэж хэлж гин гэхээр тэр 18 хүн бусдаас илүү нүгэлтэй байсан учраас ингэж зовсон гэж та нар бодож байна уу? Та гимшихгүй бол яг энэ хүмүүстэй адилхан хожим зовх болно гэж хэлж байна. Тэгэхээр бид нар ингэж боддог байх нь шүү дээ, тийм ээ. Өнөөдөр ингээл нэг ял аваал муугаа үзэл явж байгаа хүмүүсийг бид нар ингээл харахтаа хөх энэ одоо ямар нүгэл хийчээд ингэж байгаа юм болоо гэж бид нар бусдыг ингэж шүүж бодохдоо айгүй амархан байдаг. Бусдын амьдрал дээр ингээл ямар нэгэн хэцүү зүйл ирж байгааг хараад тий өөстөө энэ их л буруу амьдрчтэй их л одоо болохгүй юм хийжтэй энэ хүн. Тийм учраас энэ хүн одоо ингээд зовж яндаа гэж боддог. Гэтэл Есүс юу гэж хэлж байна? Та өөрөө Бурхны өмнө гимээ гимшихгүй бол яг үүнтэй адил болно шүү. Тэр гайд гамшиг өнөөдөр тань дээр ирэх байж болно. Нөгөө хүн дээр ирсэн байж болно. А тэрийг хараад та нөх өөр төр чи ирэхгүй юм шиг ингээд аяглаад аашлаад
яваад ах юм өөр байхгүй. Яа тэгвэл хожим яг адилхан бурхны өмнө шүүлтийн өмнө зогсох цаг ирнэ. Тийм учраас бусдыг шүүж бодохын оронд бие оронд нь байсан бол яана. Тэгэхээр тэр хүмүүс дээр ийм гамшиг, ийм хүнд хэцүү зүйл буусан байна. Би өнөөдөр арай өгчээгүй байна. Тийм учраас би эртхэн шиг бурхантайгаа уулзраа олъё. Өөрөөр хэлбэл нөгөө шүүхийн ширээний өмнө очихоос өмнө замдаа арцлагчтайгаа уулзраа олчооч гэдэг санаа чинь энэ түүхэн дээрээ ч гэсэн явж байгаа байхгүй юу? За дараагийн нэг үйл явдлыг нь Есүс бас ярьсан те. Ерүсалим хотод дотор Силоамын цамхаг гэдэг нэг юм цамхаг байжгаад тэр цамхаг нь одоо муу баригдсанаас уснаа яасан те. Их олон жилийн одоо илэгдэл хорогдлоос уснаа яасан нурж унлаа. Нурж унахта тэр хавьд байсан хэсэг хүмүүсийг дээрээс нь дарж алсан байна. Тэнгүүд Ерүсалимчууд бодож штэ. Юу гэж бодож байна гэхээр тэр дарагдж өгсөн хүмүүс надаас илүү нүгэлтэй хүмүүс байсан баха. Тийм учраас баг бурхан шийтгэж байгаа юм биш үү тэдрийг гэж бодож байгаа. Хүмүүс бидний хин нэгний амьдралд тохиолдож байгаа гай зовлонг харахтаа ингэж шүүж буруутгахтаа маш амархан байдаг. Гэтэл Есүс хэлж байна. Та өөрөө гимшихгүй бол тань дээр ч гэсэн хожим ийм ял шийтгэл ирэх болно шүү. Нэг хэдрээс дээрдэт ахын баахгүй. Өнөөдөр харин танд ийм гай таны дээрээс байш нурчааг байна. Тань дээр цагдаа нар ирээд таныг алчаагүй байна, буутчааг байна. Таны цусыг чинь тахлын ширээний цустай холчоогүй байна. Харин энийг та боломж гэж харах ёстой. Тэрнээс нэг тэр хүмүүсийг яллаад өөрийгөө ариун те өөрийгөө одоо нэг сайндаа өдий зэрэгтэй яваад байна гэж бодохын оронд харин ч бурхан танд гимших боломж олгож байгаа юм биш үү? Тийм учраас гимшихгүй бол та нар ч гэсэн адилхан тэр хүмүүстэй адилхан мөхөн шүү гэдгийг Есүс анхааруулж хэлж байгаа. Тэгэхээр зарим хүмүүсийн амьдрал дээр маш гайтай юм өвчин зовлон ирж байгааг та нар хардаг. Өнөөдөр сошиал нетворк дээр тэрний хүүхэд тэгээ өвдчихэж гинэ. Тим тийшээ яваад тим одоо эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай гинэ. Тэдний тим юмны тим хандив гуйж гин гинэ. Гэхдээ одоо ямар зовлонтой нь ингэж зовж идэх юм болоо. Заримдаа бид нар энэ олон зовлонг хараад заримдаа ингэж боддог. Гэтэл энэ надад тэгшиж болно шүү дээ. Би ингэж өвдөөгөө байгаадаа харин ч би тэр хүнийг басамжилж бодохын оронд би харин даруй байж бурхны өмнө өөрөө гимшээд зөв явахаа бодох хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс бусдаас надаас илүү зовж хандж байгаа нэгнийг харж буруутгаж шүүж те өстө нэрэ гэж ингэж өөрийгөө дөвийл гэж нөгөө хүнийг доош нь хийж харахын оронд надад ч гэсэн энэ хүнд байгаа зовлон ирж болох л байсан шүү дээ. Би ч гэсэн тэр Силоамын цамхаг нураад унахад тэнд нь явж таарад би ч гэсэн дарагдсан бол яах юм? Эсвэл би тэр Галилийн 18 хүнтэй адилхан тахил өргөж яваад Пилатын цэргүүдэд алуулсан бол яах юм бэ? Тийм болохоор нэг дээрдэт ах юм байхгүй. Хэрвээ гимшихгүй бол та нар тэр хүмүүстэй адилхан цаг нь ирэхэд мөхөн шүү гэдгийг Есүс хэлж байна. Тэгэхээр эн чинь юу гэж яах вэ гэхээр нөгөө шүүхийн өмнө очихоос өмнө арцалдагчтайгаа одоо чамд боломж байгаа дээр уучраа олооч гэдгийг л хэлж гин гэсэн утгатай. Тэгэхээр гимшил гэдэг бол бурхнаас өгдөг боломж юм аа. За төгсгөлийн 3 дахь түүх рүү оръё. Яг л утга санаа адилхан зүйлийг ярьж байгаа. Арай өөр жишээ авч яана л да одоо Есүс. Арай өөр сургаалт зөвлөл авч яана. Нэгэн хүн инжирийн модны талбайдаа усан үзмийн талбайдаа инжирийн мод суулгаад 3 жил хүлээсэн үр жимс гараагүй. Тэгэхээр тэр хүн яасан? Огтлоод хай наатаа. Үнцээр нь суулаад хай. Оронд нь өөр мод тарий. Тэгсэн чинь цэцэрлэгч юу гэж гойсон? Гүй 1 жил хүлээчээ. Эзэнтэй. Одоо газрын эзнээс асууж штэ тий. Тэр одоо фермийн эзнээс асууж штэ. Яг нөгөө модтойгоо харьцаж байгаа хүн нь бол асууж штэ. Яг тэр цэцэрлэгч тэр талбай дээр ажилладаг хүн нь бол асууж штэ. 1 жил боломж өгөөч. 1 жил хөрсийн сэргижүүлээ бордё. Ирэх жил ургаж юу маа та. Тийм ээ? Ургачих юм бол сайн л үз. Энэ чигээрээ байгаад ургаад явж. Урахгүй бол тэр үедээ жинхэнэ та өөрөө шийдэрэй гэж. Бас л нөгөө гимших боломжийг олгоод байна штэ. Үр жимс ургуулахгүй байна. Одоо ургуулах боломжийг нь өгч цагийг уртсгаж өгч шít. Өнөөдөр би амьд байгаа нь бурхан надад өгж байгаа боломж байхгүй юу? Өнөөдөр над дээр бусдад тохиолдоогүй тэр гай зовлон надад ирчээгүй байгаа нь бурханы надад өгж байгаа боломж байхгүй юу? Би энэ цагийг ашиглаад би гимшээд би өөрийнхөө амьдралыг цэгцлээд зүв болгоод авах нь бурханы хүсэл байхгүй юу? Дандаа ингээд юу гэдгийг те өхгүй юм шиг явж болохгүй шүү дээ. Дандаа би л ингээл амар тайван байд юм шиг ингээ яваад иж бас болохгүй шүү дээ. Бусад хүний амьдралд ийм болоод байдгийг над дээр бол болдгоо мó. Би ч яахчгүй ах уу гэж бодож байгаа бол уучлаарай. Танд ч гэсэн тэр цаг үе ирэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Тийм болохоор өнөөдөр та бусдаас илүү эрүү сарвал
Өнөөдөр та бусдаас илүү амжилттай, өнөөдөр та бусдаас илүү сайн сайхан явж байгаа бол тэг тусмаа гимш. Тэг тусмаа Бурхны өмнө өөрийгөө засаж залруулна. Эн чинь юу гэсэн үг юм? Танд Бурхан нэгүүлсэнгөө хандаж танд боломж олгож байна л гэсэн үг. Тийм болохоор ийм боломжийг та битгий алдаач гэж өнөөдөр эзэн Есүс Христ хэлж байна. Тэгэхээр 3 өөр түүх яригдж байгаа биз. Нэг нь тэр шүүгчийн өмнө очихж байгаа арсалдагчтайгаа муудалцаад явж байгаа, замдаа явж байгаа хүний тухай. За нөгөөх нь болохоор нөгөө галилчуудын тахлын ширээд байгаа тахлын цустайгаа цусна холилдсон тэр хүмүүсийн тэгээ мөн Силомын цамхаг норж унахад дарагдсан тэр хүмүүс, тийм ээ. Хоёрдугаарх нь энэ багц түүхийг ярьсан. 3дугаарх нь болохоор инжирийн модны усан үзмийн талбай суулгагдсан инжирийн модны сургаалт үлгэр. Ингээ 3 өөр юм ярьж байгаа боловч нэгтгэн дүгнээд харах юм бол агуулга нь яг нэг мессеж өгöd. Тэгэхээр энэ 3 зүйлээр энэ 3 дараалсан өөр яриагаараа Есүс нэг л зүйлийг бидэнд ойлгуулахыг хүссэн. Тэр нь юу вэ гэвэл гимшил танд олгосон Бурхны боломж юм шүү. Тийм учраас энэ цагт үнэхээр гимшээд аваарай. Амьдралаа засаж залруулад аваарай. Бид нар дандаа залуу чигээрээ байхгүй. Дандаа хүчтэй чигээрээ бид байхгүй. Тийм ээ? Өнөөдрийг хүртэл миний амьдрал бусдад тохиолдсон шиг гай зовлон ирээгүй. Энд нь талархъя. Энд чинь надад Бурхны өгж байгаа боломж байхгүй юу? Тийм учраас би гимшээд тэдний нэгэн адил би мөхгүй тулд, тийм үү? Өнөөдөр би боломжийг ашиглаад эзэнтэйгээ уулзраа олж Бурхны өмнө би гим нүглээ гимшиж би зөв амьдрах нь чухал юм байна гэж. За Нью-Йоркд байсгээл нэг юм буудалцан гарчсан, хүн амтан үхсэн ингээл нэг юм байждаг те. Цагдаа ирсэн, нэг улаан цэнгэр гэрэл нь анивчсан. Тэгэл зарим хүмүүс тэр доор нь ингээл пост бичсэн те. Нью-Йоркч зэрлэг газар шүү энэ гэж мэгэл те. Ингээл бичсэн те. Тэг хиндэн тийм тохиолдоод байдیں۔ Хиндэн тийм тохиолдохгүй байгаад байгаа юм. Тохиолдоод байгаа хүмүүсийг би илүү нүгэлтэмгүүд юм байна гэж би шүүгээд явах ёстой юу? Надад тийм тохиолдоогүй, надаас тийм юмнууд ингээ холоор өнгөрж яадаг учраас би өөрийгөө одоо нэг ариун явталтан гэж ойлгоод хамраас өгөөд яваад ах ёстой юу? Бид ингэж бодож бас болохгүй юм байна. Таны таньдаг хүний чинь амьдралд нэг гай зовлон тохиолдлоо гэж бодъё. Үхэл хагацал хин нэг нь хань ижлээ алддаг ч юм уу, үр хүүхдээ алддаг ч юм уу. Эсвэл хэцүү өвчин туссан байдаг ч юм уу. Тийм байлаа гэхэд тэр хүмүүсийг харахтаа тэ энэ илүү нүгэлтэй юм байна гэж ингэж хардаг уу? Эсвэл надад ч гэсэн ийм зовлон байх боломжтой байсан шүү дээ. Харин ч ийм зовлон надад байхгүй байгаад нь би талархъя. Харин ч би тэгвэл амжаад би өөрийнхөө амьдралыг би засаад авъя, залруулад авъя, цэгцлээд авъя. Би гимших ёстой юм бол би гимшээд авъя гэж. Ингэж бодож эзний өмнө явна гэдэг бол үнэхээр чухал юм байна гэж. Улаанбаатар хотод Монголд өөрчлөлт Монгол гэдэг юм сүлжээ дотроо 15 чуулгантай одоо манай нөгөө жага пастор ирээд номлосон ш танаас санаж байгаа бах. Тийм ээ одоо юуны үеэр Крисмасаас өмнө ирээд номлож байсан. Тэдний хөвсгөлдөх салбарын пастор байдаг, Үлзий гэдэг пастор байдаг. Толгоотоос гаралтай. Толгойтой хулгайнуудын нэг. Үлзий пастор намайг маш их хүндэлдэг. Тэгээ яг одоогоос яг жилийн өмнө би хөвсгөлдөө сургаалт хийгээд очиж хахад Үлзий пастор намайг сүмдэрээ ураад 2 орой үйлчлүүлж исэн. Тэгэхэд тэнд үнэхээр идэгрэл энтер болоод номлол маань үнэхээр гайхалтай өрөөгдөд маш олон хүмүүс эзэн дотор босч исэн байдаг. Тэгээ Үлзий пастор надад өөрийнхөө амьдралыг ярьж исэн. Тэгээ пасторууд бид нар чинь ингээл ажил үйлсээр хоорондоо холбогдоод хамтарч үйлчлэх тохиолдлууд байдаг ч гэсэн тэр болгон хувийн амьдралаас яриад ах зав чөлөө бас олдохгүй заримдаа уулзахаасаа заримдаа уулзахгүй нэх байгаад байдаг. Тэгээ Үлзий пастор өөрийнхөө амьдралыг ярьжсэн толгоотоос гаралтай хулгайнуудын нэг. Хэрвээ би эзэнд итгээгүй байсан бол би өнөөдөр багада тэр гудамжинд те танхаарч авсан найзуудтайгаа адилхан би яг үхсэн байх байсан гэж ярьж ирсэн. Тэр үед надтай нийлж исэн бүх найзууд маань өнөөдөр ингээд хорвоогийн мөнх босыг үзүүлээд ингээд явцсан байна. Тэгээ би тэдний нэгэн адилал би болох байсан. Харин би одоо энэ тэр замраагүй амьдрал дундаа би сайн мэдээг сонсож эзэнд итгэж би гимшсэн учраас Бурхан намайг өршөөсөн юм байна гэж тэр хүн ярьж ирсэн. Тэгэхээр энийг ганцхан Үлзий пасторч яриаггүй их олон хүн ярьж ирсэн. Ер нь нэг тийм зэрлэг балмад амьдралаас гарсан их олон найзуудыг би мэднэ л дээ. Олон пасторууд байна. Тийм хүчирхийлэл зүгээр бага наснд зүгээр гэр дотор хүчирхийлэл дотор зүгээр өссөн.
Ерөөсөө тийм байнгын дээрэм тонуул, алаан, хятаан, зодоон, хутга, шөөг, арх, дарс, салсан, нийлсэн, завхаарсан одоо юу гэдэг ерөөсөө байнгын тийм юм дундаас зүгээр л бага насны тийм юм, зүгээр тийм хороолол гэртнээ орж ирээ зүгээр тийм нүдэн дээр нь болж идэг. Ийм амьдралаас гарч ирсэн хүмүүс бас олон байна шүү дээ. Тэгээ ийм хүмүүс ингээ Христэд итгээд айгүй амьдрал нь өөрчлөгдсөн байдаг байхгүй. Тэгээ гайхалтай сайхан гэр бүлтэй болсон, үр хүүхдүүд нь үнэхээр бурхнаар өрөөгдсөн. Ийм амьдралаар амьд. Тэгээ тэр хүмүүс тэгж ярьдаг. Тэр үдгээ годомжинд нийлээ явж байсан найзуудаас маань өнөөдөр ихэнх нь байхгүй байна гэж ярьдаг. Зарим нь ингээд шороо оронд ороод амьдрал нь дууссан байна. Зарим нь ингээд архиа ууж яваад үхсэн байна. Зарим нь болохоор одоо бүр ингээд хаана яваа нь мэддэхгүй байна. Тэгээ тэдэн дотор өнөөдөр би л те одоо ингээд стан хүн шиг явж байна да гэж. Гэхдээ мэдээж тэр чинь бардамнаж ярихгүй байгаа ш тэрийг. Бардамнаж яриаггүй. Миний хувь тавилан ч гэсэн тийм болох байсан гэж ярьж байгаа байхгүй. Харин би эзэнд итгээд би гимссэн учраас Бурхан миний амьдралыг өөрчлөөд Бурхан надад миний амьдралын сайн сайхан болгоныг өгчээ гэж энэ хүмүүс ингэ гэрчилж ярьж байгаа. Ийм олон гэрчлэлтэй гэрчлэлийг бол би сонсч байсан. Тэгэхээр өнөөдөр гимшил гэдэг бол Бурханаас бидэнд өгсөн боломж байдгийн шүү. Гимш гэд хэн нэгэн таныг хэлэхэд магадгүй их тийм сонсголонгүй сонсогддог тийм үү? Намайг гимш гэлээ. Намайг одоо хайшин яллаад байгаа мó гэж. Ер нь гимш гэдэг үгийг ингээд сонсоход нэг тийм таатай байдаггүй. Гэхдээ энэ бол уул нь авралын үг юм байгаа юм. Хэрвээ үнэхээр би буруугаа ойлгоод би эзний өмнө зам мөрөө зөв засаад би Бурханы өмнө чин сэтгэлээсээ гимшиж чадах юм бол энэ бол аврал юм байгаа юм. Энэ бол боломж юм байгаа юм. Уул нь. Би өнөөдрийн энэ номлоо төгсгөлд нь нэг Библиэл дээр байдаг хуучин гэрээний нэгэн гайхалтай түүхийг товчхон та нарт яриад би дуусгахыг хүсэж байна. Би гол юм ярьсан учраас цааш нь сунжруулах шаардлага бол байхгүй гэж бодож байна. Өнөөдөр би ер нь жоохон богинохон номлочих гэж бодож байна. За яагаад гэвэл одоо өнөөдөр хэдүүл бас хөөрхөн хүүхдүүдийн концерт үзэх гээд байгаа шүү дээ энэ тангимдаа тийм ээ. За. Хуучин гэрэн дээр Йона гэдэг иш үзүүлэгчийн түүх гардаг. Йона гэдэг иш үзүүлэгчид Бурхан үгээ хэлэхдээ чи Ниневечүүдэд очиод нүглээ гимшихгүй бол 40 хоногийн дараа би танаа хотыг чинь үнсэн товрог болгоно гэж чи хэл гэж хэлсэн ба. Тэгин чи Йона болохоор хэлмээрг байсан. Яг тэгэхээр тэд нар тэр нүгэл хилэнц дотор амьдарсараа тэр чигээр Бурханы гал дотор шатаад бүр дуусаасаа гэж Йона хүсэж исэн. Яг тэгэхээр Израиль Ниневе хоёр хоорондоо байлддаг байсан ард түмэн байхгүй. Тэр Йона өөрөө Израиль хүн багш. Дайснуудтай очиод гимшлийн тухай ярьж байна гэдэг чинь дайснууд гимшчих юм бол Бурханы шийтгэл дайснууд дэр нь ирэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр Йона үгүй. Харин ч бүр шийтгүүлээсэ гэж хүсээд байна шүү дээ. Йона. Тэгээ бүр Бурханаас зүхтаасан байгаа. Бүр эсрэг тийшээ явдаг маршруттай эсрэг тийшээ чиглэлд явдаг. Бид нар заримдаа Нью-Йоркийн метронд явж хагаад уулмал зөв шугам дээр зогсоод байгаа. Гэхдээ эндээс нь биш нөгөө талаас нь суух хэрэгтэй юмыг энэ талаас нь суугаад нөгөө талын эцсийн бодол руу явцдагтай адилхан гар чинь харин юунд суугаад бүр өөр тийшээ явдаг ус онгоцон суугаад Бурханаас зүхтааж байгаа байхгүй юу? Шоргоолц танаас зүхтааж чадхоо. Нэг шоргоолц ингээл гүүгэлээ хэл та. Би ингээл ганц алхаал хажууд нь те. Нилээн хэсэг гүйж байгаа л ганц алхаал хажууд нь те. Шоргоолц танаас зүхтаагаад одоо хаа болдох вэ? Тэгээ яг би зүгээр ойлгомжтой жишээ ярьж штэ те. Бурханаас одоо энэ хорвоо дээр хаа болдох вэ? Гард магна кинон дээр юу гэж хэлдэг вүлээ? Чи зүхтлаа гэд халахын автгаагаас хаашаа зүхтах юм? Тэгээ эзний мотор хөрөхгүй газар халахын автгаа дээр байна уу гэж асуудаг үстэй 10 сал панц. Тийм ээ 70 зэрэнгээс тэгж асуудаг үстэй. Чи зүхтаад чи хаа хүрх юм гэдэг шиг Бурханаас зүхтаагаад хаа хүрх юм бэ? Бурхан далайн шуурга явуулаад ус онгоцны живг шахдаг. Ус онгоцны ахмад хурж ирээр хөөе нойрмог амтан сэрээч манай ус онгоц живг чинь чи Бурхантаа өөрийнх нь Бурханд хандаад залбираач гэсэн чинь Йонас ирээд намайг далаа руу шидчихээ ер нь бол надаас болоод байгаамаа гэж. Нөгөө усан онгоцны ахмад цэргүүттэйгээ нийлж байгаа нөгөө нөхрөө чинь 2 3 гэж далаа руу аваа шидчихдэг. Далайн шуурга намдж байгаа байхгүй. Нөгөө Йона ингэ живжсэн ингээ үхээ да. Ниневечүүдийн сайн явахыг харснаас үхсэн мэн дээр амар үнцгэх үзэлтэй. Бүр нэг тийм өөрийн өс хонзонгоо тавьдаггүй нэг тийм хүн байсан. Ниневечүүдийн Бурханаар өрөөгдөхийг харсанд орвол би үхсэн мэн дээр гэж живж байгаа байхгүй. Тэгсэн чинь авраг загас ирээд Йоныг залхицсан. Тэр загсныг чухам ямар загас байсныг бол эрдэмтэд өнөөдөр хэлж мэддэг. Магадгүй халим байх. Тэгээ авраг загсны гидсэн дотор 3 хоног Йона амьд байсан байдаг. Тэгээ авраг загсны гидсэн дотроос Йона гимшээ залбирдаг. За болио бурхан минь гэж те. Яг үхлээ энэ гидсэн дотор гэж те.
тэр нэг зөрүүдлээд байгаа нөхдүүдийг бурхан авраг загсны гидсэнд хийчтэй шүү заримдаа. Зөрүүдлээд байгаа нөхдүүдийг бурхан нэг авраг загсны гидсэнд хийж байгаа заримдаа за болио гэдэг үг хэлүүлдэг шүү заримдаа. Бурхан бол бурхан шүү дээ. Бурхан хийж чадна шүү дээ. Тэгээ хүн тэнийг хийж чадахгүй бурхан бол чадна шүү дээ харин. Тэгээ авраг загсны гидсэн дотор ороод Йона за болио яг үхэх нэ. Тэр нэг ингээл замг мамаг орооцолдоод ямар ойлгохтой байх вэ? Үнэр та нар тийм үү? Тэгэл одоо яадаг юм тэр чинь хотоодны шүлт мүлт гээл одоо эн чин яаж харин амьд байсан те хэвээр. Тэгээд авраг загс 3 хоногийн дараа бөөлжөө далайн эрэг дээр Йона гаргасан байдаг. Ингээ Йона гимшээд өөрөө те буцаад Нинве хот руу явсан байдаг. Тэгээ Нинвед очоод Нинве дээр нэг захаас нөгөө зах хүртэл 3 өдөр явж туулдаг тийм хотыг нэг өдөр яваад номлосон чинь хот тэр чигээрээ гимшээд хаанаасаа ахуулаад харц зарц боолн хүртэл бүгд нүглээ гимшээд бурхны өмнө Нинве хот гимшсэн чинь бурхан буулгах гад бэлтжсэн шийтгэлээ болцсон байхгүй. Тэгж чи Йона дахиад уурлаад би бүр таныг ингэнэ гэж бүр мэдээд исэн. Та бүр яг нэг өршөөх гэдсэн байхгүй эдрийг. Яг тэр нэг Израильчууд Нинвечууд хоёр хоорондоо дандаа байлддаг байсан учраас Йона айгу дургу байсан л та. Тэ. Тэгээд би бүр та бүр энэ хүмүүсийг ингээд өршөөх гээд байгааг би бүр нэг мэдээд исэн бүр. Гэт ингээд ууралсан чигээрээ Йона нам дуустсан штэ. Нэг тийм зөрүүд иш үзүүлэгч байсан. Тэгээд зөрүүд иш үзүүлэгчийг бол бурхан жоохон өөртөө адилхан зөрүүд замаар бурхан өөрийнхөө ажлыг хийлгэсэн. Тэгээд Нинвечүүдэд Йона нэг өдөр тунхаглахад Нинве хот тэр чигээрээ таар шуудаа өмсөд гой хуцаа тайлаад оронд нь таар шуудагаар исэн хуц өмсөд толгой дээр үнстэй шороо цацаад бурхны өмнө хоол идэхгүй гимшсэн ба. Энийг мацаг барин гимших гэдэг тийм ээ. Хоолч идэхгүй юу ч идэж явахгүй хөгүүл хөхтөө хөгүүлэхгүй тэр хот тэр чигээр бурхны өмнө гим нүглийнхаа төлөө гимшихэд тэр үед буулгах гэж исэн шийтгэлээ бурхан болж исэн гэдэг юм. Гимшил боломж олгож байгаа юм. Йона тэр чигээрээ загсны гидсэнд гимшиг байсан бол тэр чигээр уусаал алга болох байсан баг. Тийм ээ. Загсны хотоодны шүлтэнд нь түлэгдээл тэгэл шингээл алга болох байсан баг. Харин бурхан тэрнээс Йонагийн тэр ойлон хайлан залбирсан тэр гимшлийг бурхан сонсоод зам мөрөө засаад дахиад эхлүүлэх, дахиад зүв болгох боломжийг бурхан Йонад өглөө. Тэгж эвээгтэж аврагдсан Йона маань Нинвечүүдэд очиод номлоход тэд загсны гидснээс гарч ирсэн Йона шиг бурхны шийтгэлийн одоо аимшигт хотоодноос Нинвечүүд ч гэсэн гарч ирсэн юм аа. Тэгвэл өнөөдөр бид гимшихэд бурхан биднийг өршөөдөг юм аа. Гимшил гэдэг бол бурхнаас бидэнд олгосон боломж. Тийм учраас Христэд итгэгчдийн дунд нэг юм соёл тогтцсон байдаг. Та нар хэрвээ анзаардаг бол Христэд итгэгчдийн дунд нэг юм хүчтэй соёл байдаг, юм харилцааны соёл. Тэрний юу вэ гэвэл хэрвээ буруу юм хийсэн бол хүнээс уушлах гуйж чаддаг. Энэ нь Христ итгэж хүний юм зан чанар байдаг. Гэтэл буруу юм хийчихэд уушлах гуйж чаддаг хүмүүс байдаг штэ. Мэдээд байгаа. Өөрийнхөө буруу юм хийцнийг бол мэдээд байгаа. Гэхдээ яг уучлаарай гэдэг үг амнаас нь гардаггүй. Хэлэхээр доош орчод байгаа юм шиг санагдаад. Би өнгөрсөн 7 хоногт харилцааны семинарт энэ тухай ярьж ирсэн те. Хэлэхээр ингээ доош орчод байгаа юм шиг санагдаад. Гэхдээ чи ингээд ингэчлээ штэ гэх хүн хэлэхээр мэдэж штэ тэгээд. Мэдэж штэ гэдэг үгийн оронд тэр уучлаарай л гэж хэлчихнэ үстэ. Тэгвэл тэгээд уул нь бүх юм намжчих гад байдаг. Гэтэл мэдэж штэ гэж хэлээд улам асуудлыг ингээд улам цааш нь дүрлзүүлээд байдаг хүмүүс байдаг. Тэгээ өөрийнх нь тэр хандлага харилцааг ингээд улам ан цавтаа болгоод байгааг тэр хүн өөрөө мэддэггүй. Мэдэж штэ тэгээд гал зүтгээд байдаг. Тэгээ мэдээд байна штэ тэгээд. Энэ чинь юу гэсэн улам зүтгээд улам сөргөөд байгаа л утгатай. Тэгэхээр ийм байдал чинь ерөөсөө харилцааг ингэж намжаадаггүй. Харилцааны эвдрэлцлийг ерөөсөө намжаадаггүй. Тэр харилцааг ерөөсөө эвдрүүлдэггүй. Улам л ан цавыг холдуулаад байдаг. Тэгээ хүн нэг ингээд нөгөө хүнээс ингээ гомдол авсан хүн чинь насаараа яг энэ гомдолтой явцдаг. Тэгээ нөгөөхөө дахин гаргаж хилдэг. Тэнгүүт өнгөрсөн баларсан юм ярьлаач гэдэг. Ингээд улам ингээд идэг. Тэгээ энэ ерөөсөө эдгэрдэггүй байхгүй юу? Тэгэхээр хаанаас унснаа санаад яг алдаа гаргасан газараа буцаж очиод яг тэндээсээ дахиж босоод засаад цаашаа явах юм бол юм цаашаа явдаг. Нөгөө товчийг анханаас нь дээрээс нь товчлдогоор дээрээс нь буруу товчлчих юм бол бүх товч зөрүүтэй товчлолтой явчихдаг. Тэгэхээр өнөөдөр та хичнээн хичээгээд хамгийн доотлын товчийг ингээд өнгөрсөн баларснаа болиё гэд ингээд зассан ч гэсэн тэр дунд нэг юм доогл үүсчихэд хэвээрэл байгаад байдаг. Тэгэхээр бүгдийг тайлаад эхнээс нь товчилдаг.
Өөрөөр хэлбэл эзний өмнө бид яг хаанаас унсан, юун дээр миний алдаа байсан. Бид гимших үед эзэн бидний дараагийн алхмыг засаж өгдөг. Гимшил бол Бурханаас бидэнд олгогдсон боломж юм аа. Хамтдаа залбирцгаая. Баярлалаа Бурхан Аава. Та бол ариун. Та бол төгс ариун нэгэн. Та нүгэлт хүмүүнийг хайрлсан. Тэмч учраас та хүү Есүсээрээ дамжуулан биднийг гимших учиртайг минь яллаж биш, харин инэрч сануулдагт баярлалаа. Таны инэрл нэгүслийг бид амсахдаа бид ямар нүгэлтэй болохоо бид ойлгодог. Бидний санаа бодол, бидний зүрхний хүслүүд заримдаа таны өмнө үнэхээр ичмээр байдаг. Гэвч та биднийг хайрлсан хэвээрээ. Учир нь бид Есүсийн дотор таны өмнө гимших үед та үргэлж биднийг өөртөө хүлээж авдаг. Та үргэлж бидэнд боломжийг олгож байдаг. Тандаа баярлалаа. Бидний амьдралын эргэн тойронд зовж чаналж байгаа тэдгээр хүмүүсийг та өрөвдөн өршөөгөөрэй. Та тэднийг тэр гай зовлонгоос салгаж авраарай. Өнөөдөр тэдний нэгэн адил би зовоогүй байгаа ч энэ нь би сайндаа биш, таны нэгүслийн учраас би өнөөдрийг хүртэл ингэж яваа. Тийм учраас таны надад олгодог боломж бүрийн төлөө баярлалаа Бурхан Аава. Баярлалаа эзэн Есүсээ. Энэ бүхэнд биднийг чиглүүлэн удирдах байдаг ариун сүнсээ тандаа баярлалаа. Та биднийг уучлаарай, биднийг өршөөгөөрэй. Та биднийг хөтлөн дагуулаарай. Та бидэнд бүгдээрэнд нь инэрл нэгүслээс хоёр хорой. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Аамен.